Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө сая ерөнхий сайд орон сууцны бодлого дээр бол эргэлтийг дэмжих бус зэрэгцүүлээд нийлүүлэлтийг дэмжиж байгаа доо бол мэрэгжлийн хүний хувьд бол дэмжиж байна. Үүн дээр бас зөвлөгөө хамтарч ажиллах зүйлүүдээр дэмжиж явъя гэж бодож байна. Эхний асуулт. Ерөнхий сайдаас асууя. Та бүхэнд ийм нэг хуудас 2 график тараасан байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ангилсан байна. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35% зам, 18% нь боловсрал, 14% нь эрчим хүч, 8% эрүүл мэндийн салбарт анги хуваарлж. Гадаадын зээл тусламжаа оруулах юм бол 20% зам, 17% боловсрал, 14% эрчим хүч, 21% эрүүл мэндийн салбарт зарцуулахаар байна. Айлаар жишээ авах юм бол аав нь цалингаараа 5 тал худалдаж авчаад эм тан хүүхдийнхаа сургуулийн форм, ном дэвтрээ авах мөнгөө өөр айлаас гуугаа сууж байгаа, зээлээд сууж байгаа. Ийм нөхцөл байдалтай. Зам дагаж хөгжил ирэхгүй. Хүнээ хөгжүүлж ижил хөгжил ирнэ. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрал, эрүүл мэнд гэсэн энэ 3 салбарт хизэнээс зарцуулдаг болох юм бэ гэсэн Монгол улсын хөгжлийн бодлогын чиглэлийн талаар асуулт асууя. Хоёр дахь нь жавхлан сайдаас асууя. Ирэх оны төсөвт улсын жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй 18 төсөл арга хэмжээний 77 тэрбум төгрөг, зураг төсөл тэзүүгөө 5 төсөл арга хэмжээний 196 тэрбум төгрөг, санхүүжилтийг хэрэгжүүлэх хугацаатай уялдуулаагүй буюу буруу төлөвлөсөн 75 төсөл арга хэмжээний 409 тэрбум төгрөг буюу нийт 682 тэрбум төгрөгийг тусгасан байна. Нөгөө талдаа насаараа төр түмнийхээ төлөө зүтгээд ажлын карьерээ нийгэмдээ зориулж байгаа багш, эмч, совилогч, цэрэг цагдаагийн албан хаагчдын тэтгэвртэй гарахтаа авдаг 36 сар хүртэлх нэг удаагийн тэтгэмжийг талыг нь 2027 хүртэл хойшлуулна гэж. Төсвийн санал асуулга дээр иргэд төр нийтийн албан хаагчд ийм зүйл хүссэн юм уу? Ирэмбэ яаж тогтоосон юм бэ гэдэг 2 дугаар асуулт. 3 дахь асуулт учир сайд болон жавхлан сайдаас асууя. Жилийн төлөвлөгөөний 3 дугаар хавсралтад туссан KPI буюу шалгуур үзүүлэлт төсвийн 1-р хавсралтын KPI-тай нийцсэн байдал нь 60% хүрэхгүй байна. Төсөв боловсруулахдаа үүн дээр хэрхэн анхаарч ажилласан бэ? Өнгөрсөн 1 жилийн хугацаанд үр дүнд суурилсан засаглалыг бэхжүүлэх ёстой гэд ярьж, хилээд, зарчмын зөрүүтэй саналыг 30-40-өөр нь гаргаад албан бичиг хүртэл ажлын хэсгээс явуулж хахад ийм нөхцөл байдалд орж ирж байгааг юу гэж бодож байна вэ? Энэ нийцлийг хизээ хангадаг болох вэ? За эхлээд ерөнхий сайд хариулъя. За усан жимт гишүүний асуултанд хариулъя. Энэ чухал асуудал. Ер нь яг төсөв ерөнхий том агуулгаараа эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Энэ хавдрын эмнэлэг зүрх судасны төв 2 дугаарт нь боловсролын салбар байгаа. 2 дахин нэмэгдсэн. 1.2 их найт төгрөг зарцуулах байсан бол 2.4 их найт төгрөгөөр сургууль цэцэрлэг барьж байгуулах 28 онд гэхэд одоо 3 ээлжийг бүрэн халж 2 ээлжид бүрэн шилжих зорилт төвшүүлсэн юм зохицуултууд хийгдэж байгаа. Энэ санхүүжилтийн их усүрийн хувьд яагаад замаас ялгаатай вэ гэхээр зам бол үндсэндээ шин зам үндсэндээ байхгүй. Нодон жил эхлүүлсэн замуудыг үргэлжлүүлэхгүй болохгүй. Ийм учраас зам маань тасралтгүй үргэлжлэж явж байхгүй бол капитал удах тусмаа зардал илүү их шаарддаг, эвдэрдэг, хэмхэрдэг ийм онцлогтой салбар. Ийм учраас нөгөө бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд маш их замууд тавигдсан өнгөрсөн жилүүдэд энэ ажлуудыг үргэлжлүүлэх бүрэн хэмжээгээр тавьж чадахгүй байгаа. Ийм учраас замын хөрөнгө оруулалтыг сууж байгаа. Тэнд дотор зээл тусламжийн хувьд бол яг аав ээжээсээ илүү доноруудын хөнгөлтэй зээл буюу Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлийн санхүүжилтээр сургууль цэцэрлэг дээр өөрсдөө ассесмент одоо судалгаагаа хийгээд энэ чиглэл рүү илүү хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж хүний хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн учраас энэ чиглэл бол 5.5 дахин нэмэгдэж бид илүү их шаардлага тавьсан. За ийм учраас энэ бол бүгд хоорондоо уялдаатай зам дагж хөгжил. За эренбээрээ бол 1-р эрүүл мэндийн салбар 5.5 дахин өссөн, 2-р боловсролын салбар 2 дахин өссөн. Ингээд нийт багцаар нь үзнөхөөс биш төсвийн бодлого бол хаанаас юугаараа яг санхүүжих нь эцсийн дүндээ 2-р өндөр ач холбогдолтой асуудал биш. За энэ талаар одоо жавхлан сайд тодруулж ярилна.
За Чухлан сайд нэмж хариулъя. За лусан жам зэгшүүний асуултанд хариулъя. За бидний ажилд бас нэлээд нэмэр болоод бүр гişүүд бүрийн мөрөнгө оруулалтын юм диаграм явуулсан бол баярлалаа танд. Тэгээ зарим нэг тоон жон зөрүүтэй шүү эргээд харна үзье. За дэд одоо хөрөнгө оруулалтын бүтцийг харах юм бол эрчим хүч зам 2 нэгдүгээрт байгаа нь энэ бол хамгийн зөв. Бүрэн итгэлтэй. Энэ хоёрыг хийхгүйгээр бид нар нэг имлэг барьж чадахгүй, нэгт сургууль барьж чадахгүй. Ийм байдалд ирсэн байна. Тийм учраас хөгжлийн яг түүчээлэгч нь локомотив нь яа гарахгүй эдгээр дэд бүтцэгдэг дээр хамгийн зөв онш тавигдаад сүүлийн одоо 5 жил энэ хоёр салбар руу түлхүү явж байгаа. За өөрийн нэг 5-10 жил ч ер нь энэ бүтцнийг өөрчлөгдөхгүй болов. За эрчим хүч одоо ашиглалтанд орохын хэрээр их усрууд нэмэгдэхийн хэрээр зам аргуу нэмэгдэхийн хэрээр тэрний үзүүр дээр нь одоо баялаг бүтээгчдийн хувийн хвшлийнхны хөрөнгө оруулалтууд тэн дээр бий болно. Ингээд эдийн засгийн маань одоо энэ төвлөрөл одоо саарна гэдгийг хин хөнгөө бүгдээрээ ойлгож байгаа хаа гэж найдаж байна. За энэ Чухлан сайд нэмж хариулъя. за энэ жил боловсролын жил, эрүүл мэндийн жил, ариуланд анхаарах ёстой гэд за олон нийт ийм санал болгосон. За энэний дагуу бид одоо эдгээр салбарууд төр хөрөнгө оруулалтуудыг хэд дахин нэмсэн ба. За сая ерөнхий сайд маш тодорхой хэллээ. Хэрвээ тэгээгүй бол энэ ингээд 3-4-т биш бүр 10-аас хойш ангиллагдах, эрмэлэгдэх ийм хэмжээнд байсан шүү гэдгийг онцолж хэлье. За улсын жилийн төлөвлөгөөтэй уялдуулж та асуулаа. За ер нь энэ дээр нь хоёр хууль байгаа шүү. Төсвийн хууль, төлөвлөгөөний тухай хууль гэдэг. За төсөв талаасаа бол ингээд төлөвлөгөөнд суурилсан байна гэж. За хөгжлийн төлөвлөгөө талаасаа бол энэ рүү чиглэсэн байна гэж ийм шаардлагууд байдаг. Тэрнээс биш 100% нийцнэ гэдэг зохицуулт байхгүй. Өөрөөр хэлбэл засгийн газарч тэр улсыг хурлч тэр ер нь бол ийм бодлогын орон зайнууд үлдэж байна гэсэн үг. Тэгвэл тэр нь мэдээж одоо төлөвлөгөөгөө биелүүлэхэд чиглэсэн ийм байдалтай байна. Хэрвээ энэ хоёр 100% нийцэх юм бол тусдаа ингэж хууль байж яах вэ? Ингэж их хурлаач цуугаа засгийн газраас цуугаа зүгээр нэг л байж явах хэрэгтэй. За тэгэхээр энэ хөгжлийн бодлого төлөвлөгөө төсөв хоёрыг цааш За учруулсаад заажлын хэсгээс 4 номерын микрофон дээр ирсэн. За лувсан жамс гишүүний асуултанд хариулъя. За 2026 оны төсвийг боловсруулахдаа бас улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу хянаж зөвшөөрлөختөө бол урт хугацааны болон дунд хугацааны бодлогын баримтчгүүд тухайлбал алсын хараа 2050 засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө нийцэлтэй хэсэх 26 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тавигдсан бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцтэй хэсгээр гол анхаарч ажилласан байгаа. За яг энэ шалгуур үзүүлэлтийн хувьд бол таны хэлж байгаа маш их анхаарч ажиллаж байгаа манай яамны хувьд бол за энэ улсын одоо хөгжлийн бодлогын баримтчгүүд байгаа зорилтуудын шалгуур үзүүлэлтийг 4 түвшнээр авч үзэж байгаа. За тухайлбал бол үндэсний үр дүн, салбарын үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн гаргах үр дүн, хөтөлбөрийн үр дүн гэдэг. За энэ улсын төсвийн одоо хавсралд туссан гол асуудлууд нь хөтөлбөрийн үр дүн дээр суурилж дүгнэлт тоонууд гарсан байгаа. За лувсан жамс гишүүн нэмж тодруулъя. За тэгвэл нэмээд хариулж. За. Хөгжлийн төлөвлөгөө төсөв 2-ыг 100% нийцүүлэх гэж би хэлээгүй. Шалгуур үзүүлэлт буюу энэ KPI 100% нийцүүлэх ёстой. Төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Ер нь энэ бусад яамдуудынхаа төлөвлөгөө төсвийг хэмжих юм удирдах юм үгүй юм. Тэрийг л асуусан. Сая хэлсэн бас нэг удаагийн тэтгэмжийг талыг нь хагас бүтэн жилээр хойшлуулад 2027 онд олно гэж байгаа. Энийг одоо эренблэгтээ ямар шалгуур үзүүлэлт ашигласан юм болоо? Ирэх 5 жилдээ дахиад зам дээр анхаарна гэж чинь тэгж болохгүй. 330 сумыг замаар холбох гэдэг юм. Ямар ширэггүй шүү дээ. Бүсчлийн хөгжил биш шүү дээ тэр чинь. Энд чинь бол татвар төлөгчдийн мөнгийг үрдгүү зарцуулж байгаа гэдэг зүйл болно. Тэгэхээр ирэх 5 жилийн чиглэл дээр уучрал сайтай хамтраад энэ дээр би зам дээр орох хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаад боловсрол эрүүл мэнд эрчим хүчний салбар руу тавих тал дээр нь хамтарч ажиллах хүсэлтэй байна. Тодруулга авъя. За уучрал сайд гэхлээр хариулъя. Тэгээд дэлгэрч цаан сайд. Тэгээ Монгол улсыг аймаг нийслэл хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл боловсруулах аргачлалыг сайдын тушаалаар баталсан. Энэ аргачлалын дагуу одоо бид нэр энэ 5 жилийн үндсэн чиглэлийг анх удаа боловсруулж байгаа. Тэгэхээр яг энэ лувсан жамц гишүүний хэлж байгаа
тоон болон чанарын үзүүлэлтүүдийг яг хэмжиж болох үс байдлаар одоо үзүүлэлтүүдэд тавина. Тэгжиж эргэж хянж явахгүй бол одоо ерөөсөө энэ 100 гэсэн нэг юм чанарын үзүүлэлтүүд байж 100% хангагдцсан гэд тэр нь зүгээр нэг уулзалт хийсэн, форум хийсэн гэх баахан зураг тавиад илгээгээд тэр нь хийсэн гэж бичсэн. Юугаар хэмжих нь ойлгомжгүй. Үзүүлэлт нь ойлгомж учраас хэмжиж чадаагүй. Тэгэхээр шинэ аргачлалын дагуу 1 2 3 дугаар төвшингийнхаа дагуу салбарын үр дүн төр төсвийн эрхлэн захирагч хөтөлбөр үндэсний үр дүн гээд үзүүлэлтүүд индикаторуудаа одоо маш ойлгомжтой болгохоор энэ удаагийн 5 жилийн чиглэлийг боловсруулж байгаа. Энэ дэр гишүүнтэй хамтраад ажиллана. За дэлгэр сайхан сайд нэмж хариулъя. За Лувсан Жонс гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол монголчууд бид өөрсдөө ярьдаг зам дагаж хөгжил гэж замгүйгээр одоо Монгол улсыг бас төсөөлөх аргагүй. Мэдээж энэ жилийн үед бол бид төсөв санхүү энэ нөхцөл байдлыг харгалзаад өнгөрсөн жил тавигдсан бүх замуудаа дуусгахаар ингээд шийдсэн байгаа. Шинээр бол хэдхэн зам орж ирсэн. Гэхдээ энэ бол стратегийн ач холбогдолтой улс орон цаашдаа хэрэгтэй ийм замуудыг тавигдсан байгаа гэдэг нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт ерөн салбарын яамны зүгээс замуудаа эренбилж байгаа. Яг эдийн засгийн үр өгөөжтэй зам гэж яг юу хэлэх юм бэ гэдгийг эренбилж байгаа. Жишээлбэл одоо Замууд Улаанбаатарын хоорондох зам бол Монгол улсын хувьд бол эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй зам. Нийт одоо импортын 78% энэ замаар 78% нь яг энэ замаар явж байгаа. Экспортын бас нэг 30 гаруй хувь нь энэ За Лувсан Жонс гишүүн нэмж тодруулъя. За учрал сайд дэлгэр сайхан сайдад баярлалаа. Яг зөв зүйлийг хэлж чинь те. Өгөх үр дүнгээ бид нэр ирэмбэлж хагаад ямар замаа өргөдөх юм, ямар зам нь хэрэггүй байх. Энийг хэрэгжлийн 5 жилийн чиглэл дээр та бүхэн мань тусгаж өгөөсэй гэж хүсэж байна. За эцэст нь сар зүйлийн хажуугаар бас сайн зүйл байгаа гэдгийг дурдах хэвээр. Төсөв өргөн барихлаар зарим одоо туршлагатай гишүүд нь болохоор болсон болоогүй ингээд хууль зөрчсөн, үндсэн хууль зөрчсөн гэж ингэж попорч болохгүй. Энэ дээр төсөв дээр 3 сайн зүйл гарсан. Эхнийх нь иргэд олон нийтээс санал асуулга авсан. Хоёрдугаарх нь төсвийн 6 дугаар бүлэг буюу төсвийн эрсдлийн шинжилгээ гэдэг зүйл анх удаага орж ирж байна. Энийг уншаарай та бүхэн байна. 3 дугаарт нь PIMS буюу төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем хөгжүүлнэ гэсэн. Энэ одоо олон нийтэд нээлттэй болсон харагдаж болохоор байгаа. Та бүхэн ороод хараасай гэж бодож байна. Энэ дээр сүүлийн асуулт Жавхлан сайдаас асууя. Энэ цахим системдээ бид нэр төсвийн урсгал зардлаа оруулж өгөх үү? Ийм ажлыг төлөвлөж байгаа болов уу гэсэн асуулт байна. За Жавхлан сайд хариулъя. За баярлалаа. Лувсан Жонс гишүүнээ. Энэ PIMS систем ашиглалтанд ороод бараг 2 жил болж байгаа шүү. Манай гишүүд энийг бас нэг л ашиглаж өгөхгүй байгаа юм. Тэгээ энийг сайн ашигладаг болоорой. Тэгэх юм бол хэрвээ энийг ингээд гишүүд маань үзэх юм бол энд ер нь асуулт нь 2-3 дахин багассан шүү. Энд тавих асуулт. Эндээс ер нь нэлээд олон хариулт олоод авчихна. За энэ яг хөрөнгө оруулалтуудын одоо ер нь төлөвлөдөг, гүйцэтгэлийг нь хяндаг. Ялангуяа одоо яг хэрэгжилтийн явцад хүртэл одоо за гүйцэтгэлээ тийшээ явуулсан мөнгө авмаар байна, тэнд гацчлаа, энд гацчлаа гэж хоёр яамны хооронд дунд ингээл өөрхий байжгамдал гүйдэг. За тэгэл эцэстээ за сангийн яам дээр гаццсан байна, тэнд очиод мөнгө нь гаццсан байна гэдэг. Гэтэл яг энэ системээр ороод харах юм бол одоо зам байлаа гэхэд зам тойрны яам дээр ямар мэрэгжилтэн дээр гаццсан байгаа нь хүртэл харагдана. Хэдэн хоног тэнд хөвтөж байгаа нь хүртэл харагддаг. Ийм систем байгаа шүү. За тэгээ саяын Лувсан Жонс гишүүний асуусанчлан энд бид урсгал зардлаа тооцдог болсон байгаа. Одоо явж байгаа За улсын хурлын гишүүн Дулмын Бум Учир.